Та бидний амьдардаг орон сууцны барилга байгууламжийн галын аюулгүй байдал хэрхэн хангагдсан байх ёстой вэ? Эргэн та орон сууц худалдан авахдаа тухайн барилга байгууламжийн аюулгүй байдал хэрхэн хангагдсан талаар танилцуулж судалж ямар нэгэн байдлаар шаардлага тавьж байсан уу? Мөн өөрөө амьдарч байгаа орон сууцныхаа галын аюулгүй байдлыг хангахад эргэн та үүргээ хэр биелүүлдэг вэ? Эдгээр олон асуулт өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд хэвээр байна. Тиймээс онцгой байдлын цаг нэвтрүүлэг энэ удаад орон сууцны барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд өнгөрөгч 2 дугаар сард орон сууцны барилга байгууламжийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг зохион байгуулсан. Төлөвлөгөөт хяналт шалгалтанд хамрагдуулж зохиох 1499 барилга байгууламжаас 90.7% буюу 1361 барилга байгууламжийг хамруулад байна. Хяналт шалгалтанд хамрагдсан эдгээр барилга байгууламжаас 5270 зөрчлийг илрүүлж 619 зөрчил буюу 12%-ийг газар дээр нь арилгуулах арга хэмжээг хэрэгжүүллээ. Харин бусад зөрчлийг арилгуулахаар Галт төмрийн улсын хяналтын байцаагчийн албан шаардлага 293, мэдэгдэл 444, танилцуулга 23, зөвлөмж 43-ыг тус боловсруулж тухайн байгууллагын шийдвэр гаргах эрхлэхийн албан тушаалтанд хүргүүлсэн байна. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар хүргүүлсэн заавал биелүүлэх албан шаардлага мэдэгдлийн биелэлтийг хангуулах гүйцэтгэлийн хяналт шалгалтыг 6 дугаар сарын 3-ны өдрөөс 7 дугаар сарын 6-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Онцгой байдлын байгууллагаас орон сууцны барилга байгууламжид зохион байгуулж байгаа төлөвлөгөө толон гүйцэтгэлийн хяналт шалгалтын зорилго болоод онцлог нь яг юу юм бэ? Онцгой байдлын байгууллагаас Галт төмрийн аюулаас өвчин сэргийлэх, Галт төмрийн галын аюулгүй байдлын тухай хууль, норм нормтын баримтчгийн хэрэгжлийг хангуулахаар төлөвлөгөөт болон төлөвлөгөөт тус гүйцэтгэлийн шалгалтуудыг бол тухайн жилийн батлагдсан төлөвлөгөө өдөр дэмжээний дагуу зохион байгуулан ажиллаж байгаа. Ажлын хувьд бол орон сууцны барилга байгууламжид бол төлөвлөгөөт хяналт шалгалтыг төлөвлөөд энэ оны 2 дугаар сард зохион байгуулж дүнгээ гаргасан байгаа. Энэ мөн одоо төлөвлөгөөт хяналт шалгалтын гүйцэтгэлийн хяналт шалгалтыг энэ 6 дугаар сарын 3-наас 7 сарын 6-ны хооронд бол зохион байгуулахаар төлөвлөн хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Таасаа хэлж шít 2 дугаар сард зохион байгуулсан орон сууцны барилга байгууламжийн хяналт шалгалтаар гэхэд 5000 гаруй зөрчил илэрсэн байсан. Нийтлэг зөрчил яг юу вэ? За энэ хяналт шалгалтын зорилго маань ерөөсөө л орон сууцны нийт эзэмшлээ орон сууцнд амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, галт төмөр гарсан үед одоо дүрмэн шуурхаа аврах боломж төгсдөгөр хангуулах зорилготой л хяналт шалгалтыг зохион байгуулж байгаа. Энэ жилийн зохион байгуулсан хяналт шалгалтын хувьд бол нийтлэг илэрж байгаа зөрчлүүд бол одоо нийт орон сууцны одоо дундын өмчлөлийн талбай юу одоо нийт эзэмшлийн талбайд байрлаж байгаа одоо гал унтраах анх шатны багаж хэрэгсэл, гал унтраах даралтад усны эцэг, гал төмөр илүүлэх утаа мэдрэгч систем, даралтаа агаар өгөх систем, мөн одоо утаа зайлуулах системийн бэлэн байдал одоо хангалтгүй байна гэсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн нийтлэг нэм зөрчлүүд илэрч байгаа. Орон сууцны барилга байгууламжийн галын аюулгүйг хангахад бол анхны батлагдсан зурцлын дагуу галын тохиолын систем, гал унтрах атом систем, галт төмрийн үед утаа зайлуулах агаар өгөх системүүд бол төлөвлөгддөг гэсэн үг. Орон сууцны барилга дээр бол нийтлэг бол онцгой төвшөлтэй, өндөр төвшөлтэй, дунд төвшөлтэй гэх мэтлэн бол төвшлийн ангиллаар бол ангилсан байдаг. Барилга байгууламжийн төвшлийн ангил гэдэг маань хэм бол 1-ээс 16 давхар буюу 51 м-ээс доош барилга болох юм бол өндөр төвшөлтэй барилгадаар ороо явдаг. За 51 м-ээс дээш өндөртэй барилга бол онцгой төвшөлтэй барилга байдаг. За энэ хоёр барилга байгууламжийн ялгаа гэх юм бол гал унтрах тоног төхөөрөмж техник хэрэгслийн үед зориултаас хамаарч тухайлсан одоо гал унтрах системийг тавьж өгдөг гэсэн үг. За ялангуяа одоо хуучны орон сууцд байгаа 9-өөс доош давхар буюу одоо 28 м-ээс доош давхартай барилга байгууламж дээр бол энэ галт төмрийн үед утаа зайлуулах бол агаар систем бол энэ систем маань хийгддэг гэсэн үг. За 28 м-ээс дээш өндөртэй барилгад бол энэ галт төмрийн утаа зайлуулах буюу агаар систем бол бүх барилга дээр хийгддэг. 50 м-ээс доош барилга дээр бол гал унтрах автомат систем хийгдэггүй. Галт төмрийн үед галын дотор даралт усны цэг буюу ердийн систем бол ГК хийгддэг гэсэн үг. 51 м-ээс дээш буюу 75 м-ээс дээш өндөртэй барилга дээр бол гал унтрах автомат систем буюу одоо нийт эзэмшлийн хэсэгт гарсан галт төмрийг унтраах спринклерийн систем бол хийгдэж тухайн барилга байгууламжийн галын аюулгүйг хангалтдаг гэсэн үг. Сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2024-өөс 2026 оны 5 дугаар сар хүртэл нийт улсын хэмжээнд 9537 удаагийн ахуйн хүрээний галт төмөр бүртгэгдээд байна. Үүнээс орон сууцны барилга байгууламжид 1265 удаагийн галт төмөр бүртгэгдсэн нийт дуудлагын 13.3%-ийг
эзэлж байгаа юм. Дуудлагын дийлэнх шалтгаан нь ил галаас үүдэлтэй хогийн суваг, хогийн цэг шатах, айлын тагт дээр эд зүйлс шатах, цахилгааны аюулгүй байдлыг хангаагүй зэргээс үүдэж байна. За орон сууцны барилга маань галын аюулгүй байдлын тухай хууль болон холбогдох барилгын норм ба дүрмээр галын аюулгүй байдлаас хамгаалах тоноглолоор тоноглогдсон байдаг. За энд бол галын тохиолдол мэдээлэгч байна. За энэ нь бол утаа мэдээлэгч болон дулаан мэдээлэгч гэж төрөлтэй байдаг. За энд бол гал төмрийн үед утаа сорох галын автомат хавхлага байна. За энд гал унтраах дотор усны даралт цэг байна. За энэ гал унтраах дотор усны даралт цэг маань энэ уян хоолой болон хушуунаас бүрддэг. Гал төмрийн үед одоо энэ карантиныг онгойлгож галын голомт руу гал унтраах бодисыг хүргэх зориулттай. За орон сууцны барилгад мөн нэг чухал хэсэг бол энэ шатны хонглыг тусгаарлах гал зүсвэртэй хаалга байна. За энэ хаалга маань бол хүн гарах чиглэлд онгойдог, цоojгүй ийм байх ёстой. За дээрэс нь энэ шатны хонголд орон сууцны барилгын бол 28 м-ээс дээш өндөртэй барилгат бол энэ шатны хонглыг даралтай агаар өгөх системээр тоноглодог. За орон сууцны барилгат ердийн шатны хонглыг тусгаарладаг гал зүсвэртэй хаалга маань одоо ямар цаг үед байнгын хаалттай байх ёстой. За энэ нь бусад давхарт гарсан галын утаа болон галыг бусад давхар руу дамжихаас өрчлсөн сэргийлдэг байнгын хаалттай, нягч ирэхтэй, гал зүсвэртэй чойжгүй ийм хүн гарах чиглэлд онгойдог хаалга байх ёстой. Галын тохиолын систем маань нийт 2 төрлөөдөг. Нэгдүгээрт нь утаа мэдрэгч, хоёрдугаарт нь дулаан мэдрэгч гэж хоорондоо ялгаатай байгаа. За энэ галын тохиолын систем маань барилга байгууламжийн доор ресепшн дээр байнга хянагдчихэдэг гэсэн. Барилгын ашиглалтанд орохдоо заавал энийг хянаж шалгаж авч явах хэрэгтэй. Нэг гэсэндээ барилга орж явахдаа энэ цэнхэр тагтай байх юм бол энэ тагийг нь аваад 25-аас 30 секунд тутамд нэг гэсэндээ улаан гэрэл асж явах хэрэгтэй байдаг. Тэгэх юм бол тохиолын систем маань ажиллаж гин гэж авч үзнэ. Гал гарлаа гэсэн тохиолдолд энэ маань дугарж идэг. Дугарахаар энэ давхарт барилга байгууламжид гал гарсан байх шүү гэдэг үүднээс үүний дараа шат дараалтай онцгой байдлын байгууллагад дуудлага мэдээлэл цаашаа үргэлжилж явагддаг байгаа гэсэн. Эргэн та өөрөө амьдарч байгаа орон сууцны хаан аврах гарц зам хаалгыг хааж төрөл бүрийн бараа материал, эд хогшил, тоног төхөөрөмжийг байршуулж өөрийн болоод бусдын аюулгүй байдал эрсдэлд оруулаагүй биз. Барилгын норм ба дүрмийн 31.01 болон галын аюулгүй байдлын техникийн зохицуулалтаар энэ аварын гарц буюу люкийг 600 харьцан 800 мм-ийн хэмжээтэй хийнэ гэж тусгаж өгсөн байгаа. Энэ люк маань болон хэдүүлээ орон сууцны барилга байгууламж ашиглалтанд ороход хүн өөрийн хувийн эд хөгжлөө худалдан авч байгаа үед заавал хянаж шалгаж хүлээн авч явах хэрэгтэй байдаг. За жишээлбэл энэ аварын гарцны энэ шатны налуу маань 80 градуст байх ёстой. Энэ аварын тагтны хаалт маань заавал бариултаа дээшээс хөгддөг байх ёстой гэх мэт зүйлүүдийг эргэн бүхэн шалгаж явах ёстой байдаг. За энэ аварын гарц яах зорилттой гэвэл энэ өрөө хэдүүлээгийн барилга байгууламж худалдан авсан өрөөнд гал гарлаа гэхэд доошогоо галын аюулаас өрсөн сэргийлж аварын гарц хэлбэрээр ашиглах ёстой байдаг. Яагаад гэвэл гал гарлаа гэхэд лифтийг хэдүүлээ ашиглах боломжгүй байдаг. Аварын гарцаараа гарах боломжгүй байлаа гэхэд тагтныхаа люкээр доошогоо бууж өөрсдөө авран хамгаалах ёстой зорилттой байгаа. Галын аюулгүй байдлыг хангах дүрмийн 2-36-гийн 1 аврах зам гарц хаалгыг хааж төрөл бүрийн хог хаягдал, бараа материал, эд зүйл хураах, тоног төхөөрөмж байрлуулах, хаалгыг онгоохгүйгээр бэхлэхийг хориглоно. За онцгойлын байгууллагаас тухайн одоо орон сууц хороол дээр галт төмөр гарсан нөхцөл бол галт унтраах тусгай зориултын автомашин хүрлцэн очих нөхцөл боломж бол туйлын хангалтгүй байдаг. Ялангуяа орон сууц хорооллын төвшөнд бол хотгон төлөлтөй хороолд бол галт унтраах тусгай зориултын автомашин хүрлцэн очих үүр гүйцэх нөхцөл болцоог бол зайлшгүй хангасан байх шаардлагатай байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр тухайн орон сууц хорооллын нийт төвшөнд замд талбай юу автомашин
зогсох талбайд бол галгамтраа тусгай зориултын автомашин зогсох тухайлсан одоо талбайтай байх ёстой. Мөн адилхан зорчих хэсгийн зурвасыг төлөвлөсөн байх шаардлагатай байдаг. Галын аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 18.3 барилга байгууламж гэр хорооллыг гал төмөр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам байрлах тусгаалсан талбайтай гал төмөр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө. Галын аюулгүй байдлыг хангах дүрмийн 2-ын 36-гийн 1, 2-ын 36-гийн 3 аврах зам гарц дээр хөдөлгөөнд сөхөж буулгадаг иргэдэг хаалтыг байрлуулж гарах хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно. Тухайн орон сууцыг барилга байгууламжийг барьж хүлээлгэж өгсөн гүйцэтгэгч компани маань зөвшөөрлтийн 1 жил, ашиглалтын 3 жилдээ бол одоо бэлэн байдлыг хангуулах үүрэг хүлээсэн байдаг. Барилгын тухай хуулиар. Энээс цааш аюулгүй байдлыг хангуулах доног төхөөрөмж багц хэрэгслийн бэлэн байдлыг хэн хангах вэ гэхээр сууц өмчлөгчтэй холбоо маань. Энийг бол хариуцахаар одоо орон сууцны тухай хууль, сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулиар бол зохицуулаад өгсөн байдаг. Сууц өмчлөгчтэй холбоо мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулад гэрээний үндсэн дээр гал төмрөөс хамгаалах тоног төхөөрөмжийн үйлчлэг үзүүлэх хууль, тусгай зөвшөөрөл хуулийн этгээдүүдээр гэрээ байгуулад тэр даралтаа гаргах систем, утаа зайлуулах систем, гал унтраах шатны багц хэрэгсэл, бороожуулагч, спринклерийн систем энэ төрмийн бэлэн байдлыг жилд 2-оос доош удаа гэрээний үндсэн дээр бэлэн байдлыг хангуулад явах нь өөрөө тухайн одоо иргэдийн тухайн иргэнд одоо орон сууцнд амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангуулах одоо үндэсний хэмжээ бүрдүүлж байна. Онцгой байдлын байгууллага шанал шалгалтын зохион байгуулалт илэрсэн зөрчлийг нь арилгуулах, газар дээр нь арилгуулахын хариулт арилгуулаагүй тохиолдолд түрүүний хэлген албан шаардлага мэдээлэл хүргүүлээд гүйцэтгэлийг нь хяналт шалгалтыг хийгээд ингээд өрсөн сэргийлэх арга хэмжээг зохицоор нь бас хэрэгжүүлж байна л да. Хэрэгжилт төр нь хэр байд юм бэ? Хэрэгжилт бол сууц өмчлөгчдийн холбооны нөгөө хурлаараа санхүү төсвийн асуудал шийдэгддэг учраас бас яг шууд арилгахгүй ч гэсэн боломжит хугацаагаар нь арилгаад ингээд хамтраа цус төслийн холбоотойгоо хамтраад ингээд арилгаад явж байгаа. Төдийлөн бас нэг иргэдийн маань хайхрамжгүй байдал гэдэг юм уу дундын өмчлөлт байгаа галын тохиолын системийнхаа ашиглалтан дээр эвдэрдэг гэмтэл үүсгдэг ч юм уу хоолой гушуугийн алга болгодог ч юм уу ингээд ийм асуудлууд бол бас гараад идэг. Жишээлбэл 16 давхар барилга 16 давхар барилгад одоо нэг давхарт нь 4 айл байлаа гэж 64 айл байгаа тийм ээ 64 айлд дунджаар 3 иргэн байлаа тэгэхээр 192 буюу 200 орчим иргэн тэр орон сууцнд амьдардаг. Тэгэхээр нэг одоо давхраас жишээлбэл 6 давхраас ч юм гал гарлаа гэхэд тэр 200 иргэний аюулгүй байдал шууд хамааралтай болж ирж байгаа байхгүй юу? Иргэдийн хувьд ямар үүргийг хүлээж тэрийг биелүүлэх ёстой юм бэ? Иргэн одоо ахуйн буюу өөрийн өрхийн галын аюулгүй байдлыг бол хангах ёстой. Хангах үүрэгтэй галын аюулгүй байдлын тухай хуулиар. Тэр одоо өрхийн гэдэг нь одоо тухайн орон сууцнд амьдарч өөрийн өмчлөлийн талбай одоо галын тохиолын системийн ажиллагаатай юм ажиллагаатай хэсгийг бол өөрөө хангуулах ёстой. Дээрээс нь захиргааны аюулгүй байдлыг тооцоолол ачааллыг тооцох ёстой. Хамгийн нэгдүгээр нөгөө тагтлоочнд орго аврах гарц тагтны бэлэн байдлыг бол тухайн иргэн хангах ёстой. Яаж хангах ёстой гэхээр тухайн одоо аврах гарцын бэлэн байдлыг хангаад эд зүйл хураахгүй байх, таглахгүй байх, чойшлохгүй байх, эрээклж модлоор хаахгүй байх зэрэг энэ нь тухайн орон сууцнд амьдарч байгаа иргэний үүрэг энэ бол. Тухайн иргэний өмчлөлөөс гараад дундын өмчлөлийн бүс рүү ороод ирэх юм бол тэнд байгаа тоног төхөөрөмж багц хэрэгслийн бэлэн байдлыг хэн хангах вэ гэхээр сууц өмчлөлтийн холбоо л одоогоор бол хариуцсан явж байгаа. Сууц өмчлөлтийн холбооны үйл ажиллагааг дэмжих, санхүүжүүлэх үйл ажиллагааг бол одоо сум орон нутгийн цэцэг дарга хөргөөс ингэ бодлохоор бол дэмжиж явж байгаа. Энэ үүрэгөөс одоогийн байдлаар сууц өмчлөлтийн холбоо л хариуцсан явж байгаа л гэсэн үг. Айл өрх бүрийн аюулгүй байдлаас тухайн орон сууцны барилга байгууламжийн аюулгүй байдал хангагдах учиртай. Тиймээс иргэн та өөрийн болоод бусдын амнаас эд хөрөнгийг авран хамгаалах үүргээ биелүүлж галын аюулгүй байдлаас сайтар хангахыг уриалж байна. Онцгой байдлын цаг нэвтрүүлэгт хамт байсан үзэгчдэнд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.